Хоёр улсын идэвхжлийн байгууллагуудын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж сойрхон баталгаажуулсан юм а. Уг санамж бичигт Монгол улсаас үндэсний идэвхжлийн төвийн дарга Ням Эрдэнэ, Оросын улбаны улсаас холбооны идэвхжлийн газрын дарга Дмитрий Волвовч нар гар үсэг зурлаа. Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад дотгорыг багасгах бодиттой шийдэл томоохон алхам болсныг хэлэлцүүлэхэд оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм а. Өөрөөр хэлбэл экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний идэвхжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа эдийн засгийн хувьд асар их давуу тал бий болно гэж байлаа. Идэвхжлэлээр дамжуулан дотоод гадаад худалдаа экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийхүү нэгт хамтран ажиллагаан илэрхийлсэн байна. Энэ хүрээнд хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ идэвхжлийн салбарын ажилтнуудыг чадахжуулах зэрэг ажлууд багтжээ.